За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Эсэлтийн ерөнхий шалгалт бэлдээ суугаа хүүхдүүд та бүхэнд энэ өдрийг мэндийг хүргэе. За биологийн эсэлтийн ерөнхий шалгалтын зарим хүндэвтэр агуулгын хүрээнд өнөөдрийн хичээлийг бэлтгэж та бүхэндээ танилцуулах гэж байна. За энэ нь бол биологийн эсэлтийн ерөнхий шалгалт бол амь бие үнд дараах 4 бүлэг сэдвийн хүрээнд орж ирдэг юм байна. За энэ бүлэг сэдвүүдийн орж ирж байгаа тестүүдийг ерөнхий жинсэн дундаж хувьдын ингээд аваад үзвэл за ихэнх агуулга бол амь бие ийм бүтэц амьдралын үйл ажиллагаа гэдэг дээр нийт асуултын 50% зохиогдож хахад амь бие үржил хөгжил гэдэг сэдвээр нийт тестийн 29.6% зохиогдсон юм байна. Ингээд аваад үзвэл энэ хоёр агуулга дээр дийлэнх асуултууд маань эсэлтийн ерөнхий шалгалтанд зохиогдож орж ирдэг. Мөн ихэнх хүндэвтэр агуулгууд дасгал даалгаврууд маань ч гэсэн энэ дээр хөвчлэн тохиолдсон байх юм аа. Ингээд өнөөдрийн хичээл сэдвийн хүрээнд зохицуулга хяналт гэдэг сэдвийг бид нар заахаар та бүхэн төлөвлөлөө. За ингээд зохицуулга хяналт гэдэг сэдвийн хүрээнд 2019 оны Б хувилбарын 1-р хэсгийн 22 дугаар даалгаврыг ингээд иймэрхүү даалгавар ирсэн байна. Хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоо үндсэн хэсгүүдийг үүрэгтэй нь зөв харгалзуулна уу гэдэг ийм даалгавар ирсэн байна. За ингээд хүүхдүүд та бүхэн энэ даалгаврыг харж агаад за зөв хариулт нь тэр байна гэдэг зарим нь бол таамаглаж амжсан байх. За ингээд бүгдээрээ зөв хариултыг харъя. За зөв хариулт бол Е даалгавар байсан байна. За цагаан бодисыг үүрэгтэй зөв харгалзуулсан хэсэг маань Е хувилбар дээр байсан байна. За ингээд энэ даалгаврыг гүйцэтгэсэн байдлыг харж үзье. За Е хувилбар буюу зөв хариу гүйцэтгэсэн хүүхдүүдийн хувь бол нийт хүүхдүүдийн 17.3% байхад А хувилбар болно С хувилбартай андуурч бол нэлээдгүй олон хүүхд бол хийсэн байна. За мөн үүнтэй төстөө яг Б хувилбарын 2-ын 1-р даалгавар дээр мөн л мэдрэлийн эрхтэн тогтолцооны ялангуяа рефлекс зүйлд оролцдог мэдрэхүйн нейрон нугасны бор цагаан бодисуудыг зурагтаа зөв харгалзуулах ийм даалгавар байсан байна. За энэний дундаж гүйцэтгэлийг ингээд аваад үзэхэд л ялгаагүй хүүхдүүдийн ихэнх нь дунджаар 39.9-40 ийм хувьтай энэ даалгаврыг гүйцэтгэсэн байна. За энэ бүхнээс үндэслээд багш нь юу гэж үздсэн бэ гэхээр энэ зохицуулга хяналт гэдэг сэдвийн хүрээнд хүүхдүүдийн маань мэдлэг ойлголт бол нэлээд бас учир дутагдaltaй байд юм байна гэж ойлгосон. Зохицуулга ба хяналт. За энэ дээр бол дэлгэцэн дээр нэг бактери үзүүлсэн байна. Бактери ч гэсэн амьд бие учраас хүрээлэн буй орчинд тодорхой хариу үйлдэл үзүүлдэг. За энэ хариу үйлдэл үзүүлэхийг бид нар таксис гэж ярьж байгаа. За гэрэлт хариу үйлдэл үзүүлжвэл бид нар фототаксис, химийн бодисын нөлөөнд хариу үйлдэл үзүүлжвэл хемотаксис гэж нэрлэдэг. Гэхдээ бактериас илүү эукариотисттэй хөгжил илүү өндөр организмууд маань арай өөр байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Тэр нь илүү тусгай тийм тогтолцоонууд байдаг. За энд болохоор юу байдаг юм бэ гэхээр мэдрэлийн тогтолцоо, шингэний тогтолцоо гэсэн юм хоёр үндсэн тогтолцоо. Амьд бие орчиндөө хариу үйлдэл үзүүлэхэд гол чухал үүрэгтээ оролцдог. За ялангуяа амьд биеүүдээс бид нар бол амьтан ургамлыг хамгийн их авч үздэг. За 1-р амьтан, 2-р ургамал. За амьтны хувьд яг гэхээр гадаад орчинд хариу үйлдэл үзүүлэхдээ мэдрэлийн тогтолцоогоор хариу үйлдэл үзүүлж болно. За амьтад маш идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Аливаа нэг цочролд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг учраас амьтад бол мэдрэлийн тогтолцоотой. Гэтэл бол та нар ургамлын ингээд навчийг бол тасдахад ургамал бол ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр ургамалд бол мэдрэлийн тогтолцоо хөгжөөгүй байдаг. За өөр нэг хариу үйлдэл үзүүлдэг тогтолцоо шингэний тогтолцоо байгаа. Жишээлбэл амьтад бид нар ингээ халуун өрөөнд ороод суухад бол тодорхой хугацааны дараа халууцж идэг. Бид нар халуун өрөөнд ороод ирлээ шүү, халууцах ёстой шүү гэж бодоогүй хэрнээ өөрөө ирэхгүй халууцж идэг. Тэгэхээр энэ үйл явцыг бол шингэний зохицуулгаар явагддаг. Мөн ургамалд бас тодорхой орчны өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэхдээ шингэний зохицуулгаар хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр амьтан ургамалд маань энэ хоёр тогтолцоо ийм ялгаатай байдаг шүү гэдгээ
хүүхдүүд та бүхэнд харууллаа. За одоо багш та бүхэндээ мэдрэлийн зохицуулгын талаар ярих гэж байна. За мэдрэлийн зохицуулгыг ярихаас өмнө мэдрэлийн тогтолцооны 8-д бид яаж хөгжиж эхэлсэн бэ гэдэг тухай цохос дурдъя. Ер нь бол хамгийн анх одоо амьтанд мэдрэлийн тогтолцоо доод хөгжилтөө хөндөө биетэнд бол торсон хэлбэрийн мэдрэлийн тогтолцоо анх үүсчихсэн. Дараа нь биеийн хоёр талын тэг шимтээ болоод ирэх үед болохоор багнан мэдрэлийн тогтолцоо бие хоёр хажууг дагсан юм багнан мэдрэлийн тогтолцоо хөгжиж ирсэн байгаа. Одоо хавтгай орхоо дээр. За ингээд цаашаа эвлюц хөгжил явагдахаар хануур хорхоо дээр болохоор одоо хануур хорхоо бие нь маш олон сегменттэй сегмент толгой дээр ийм зангилаа үүссэн зангилаат мэдрэлийн тогтолцоо хөгжижсэн байгаа. За тэгвэл одоо шавж гээд арай дээд хөгжилтэй амьтан дээр болсон нурууг дагсан ийм зангилаат мэдрэлийн тогтолцоо хөгжижсэн. За ингээд одоо цаашаа эвлюц хөгжлийн явцад бол сэр нуруутан амьт руу ороход зарим мэдрэлийн эсүүд илт бөөгнөр л бол энэ одоо толгой хэсэгт үүссэн байгаа. Тэр нь болохоор тарих гэж бид нэр өргөцөө нэрлэж байгаа. За тэгээ нугсаас гарсан мэдрэлийн зангилаанууд хөгжсөн байна. За ингээд үүнээс хойш бүх сэр нуруутан амьтад мэдрэлийн тогтолцоо ийм ерөнхий одоо зүй тогтолцоо байна. За ингээд бид нар ч гэсэн саяны одоо саламандртай адилхан сэр нуруутан амьтанд бидний хувьд ч гэсэн одоо толгой хэсэгт тодорхой мэдрэлийн эсүүд бөөгнөрл одоо том хэмжээтэй бөөгнөрл тарих за нугас. Тэгэхээр тарих нугас маань үндсэндээ төв мэдрэлийн тогтолцоог бүрдүүлдэг. За мөн нугаснаас гарсан мэдрэлийн одоо тарих нугасны мэдрэлүүд, мэдрэлийн зангилаанууд маань захын мэдрэлийн тогтолцоог үүсгэдэг. Үндсэндээ мэдрэлийн тогтолцоог ингэж хоёр хүрээнд бид нар авч үзэж болно. За ингээд тарих нугасан дээр мэдрэлийн эсүүд маань бөөгнөрөхдөө зарим газараа яадаг вэ гэхээр одоо жишээлбэл нейроны их бие дендрит миленжээгүй аксонуудын бөөгнөрл маань илүү одоо бараа харагдах хэсгийг үүсгдэг. Тэр нь болохоор энэ тархины бор боцыг үүсгэж байгаа. Харин милентэй мэдрэлийн ширхгүүдийн бөөгнөрлийг бид нар цагаан боц гэж нэрлэдэг. Энэ арай илүү цайвар харагддаг. Тархин дээр нугсан дээр бүгдээр ажиглая. За нугсны хувьд болохоор одоо их биеүүдийн бөөгнөр голд төв үсгээр байгаа чи энэ хэсгээр бор боцын харагч байна. Ингээд тойроод аксонуудын бөөгнөр л байгаа учраас цагаан боц харагч байна. Гэхдээ хэдий бид нар энийг бор боц гэдэг байгаа учраас юм ингэж бор өнгөтэй харагдахгүй арай илүү бараа өнгөтэй харагддаг учраас бид нар зориуд тэгж хэлээд байгаа. За ингээд төв мэдрэлийн тогтолцоо тарих нугас гэдэг ийм хоёр үндсэн хэсгээс тогтд юм байна. За нугас бол ерөнхийдөө тарих руу мэдээлэл дамжуулна. Буцаагаад тархинаас ирсэн мэдээллийг доошо дамжуулах юм дамжуулах үүргүүдийг гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд нугас маань тархи руу мэдээллийг дамжуулахгүйгээр өөрөө яг цочролт хариу үйлдэл бие даасан рефлекс гэдэг юмыг үүсгэдэг. Тэгэхээр хүүхдүүд аах хүн мэдж байгаа зарим зүйлийг бид рефлексээр хийх гэж ярьдаг. Тэгэхээр ямар ч зүйлийг ботохгүйгээр энийг хийцэн байдаг. Жишээлбэл энэ бол нурууны нугалмын хөндлөө огтл байна. За түүний голд болохоор нугасны хөндлөө огтл маань харагч байна. За нугасны хөндлөө огтл дээр үндсэндээ яг үхээр энэ рефлексийн номыг үүсгэсэн тодорхой мэдрэлийн эсүүдийн бүтцийг харуулсан байна. За энэ цэнхэр өнгөөр бол мэдрэхүүн нейрон. За энд удаан өнгөөр бол хөдөлгөөний нейрон. За энэ хоёрыг холбож өгч байгаа завсрын нейроныг ингээд харуулсан байна. За рефлексийн ном юунаас эхлэх вэ гэвэл рецепторээс эхэлнэ. Энд мэдээллийг хүлээж авах гэсэн үг. За рецепторээс дараагаар мэдрэхүүн нейронд мэдээлэл маань дамжина. За мэдрэхүүн нейрон маань иймэрхүү нейрон байдаг. Ялангуяа мэдрэлийн эсийн их биеийн дундаа хоёр дэшээ ингээд салбарсан аксоноос тогтсон. За ингээд мэдрэхүүн нейронд ирсэн мэдээлэл маань завсрын нейронд дамждаг. За завсрын нейрон маань илт ингээд салбарсан олон дендриттэй тогтсон ийм нейрон байдаг. За энэ бүх бүтцүүд маань нугсанд ирээд уулзж байгаа гэдэг та бүхэн мэдж байгаа. Тархи руу дамжихгүй байгаа. За хөдөлгөөний нейрон руу мэдээлэлээ дамжуулна. За хөдөлгөөний нейрон маань бидний ихэнх одоо мэддэг нейронууд одоо нейроны их биеийн маань энэ хэсэгтээ маш урт аксоноос тогтсон ийм нейрон байдаг. За ингээд цаашаа эффектор эрхтэнд мэдээлэл дамжуулна. За эффектор эрхт нь ихэнх тохиолдолд юу байд юм бэ гэхээр булчин байдаг. Зарим тохиолдолд бол булчирхаа бас байж болдго юм аа. За иймэрхүү маягаар бид нар зарим зүйлд автоматар хариу үйлдэл үзүүлдэг. За энийг мөн одоо тойгны рефлекс дээр харуулсан байна. За түрүүн үзүүлсэн дундаа их биетэй байгаа одоо манай мэдрэхүүн нейрон, за булчинд очиж мэдээлэл дамжуулж байгаа хөдөлгөөний нейрон, за дунд нь нугсанд байгаа
завсрын нейрон байгаа. Тэгээ нухастай холбоод энэ бүтцүүдийг харуулсан байна. За бас мэдрэлийн эмчнэр маань та бүхэн мэдчихвэл одоо мэдрэлийн альва эмгэгүүдийг шалгаж үзэхдээ ингээд алхаараа шалгаж үздэг байгаа. Тэгвэл мэдрэлийн эмч маань энэ алхаа ашиглаад тойгны рефлексийг шалгах маягаар тухайн хүний рефлекс зүйл явц хэвий үргэлжилж байна уу гэдгийг шалгах бүрэн боломжтой байдаг. За ингээд одоо багш нь шингэний зохицуулга руу орно. За шингэний зохицуулга маань амьтанд байдаг бас ургамалд байдаг байх нь. Хамгийн эхлээд одоо амьтанд байдаг шингэний зохицуулга дээр жишээ болгоод ЕС-д орж ирсэн материал гэвэл 2019 оны С хувилбарын 25 дугаар даалгавар байна. За энэ даалгавар дээр дотоод шүүрлийн одоо булчирхаануудын үүргүүдийг дурдаад ард нь аль булчирхааны үүрэг байх боломжтой вэ гэдгийг асуусан байна. За ингээд даалгаврын анализыг хараад үзэхэд нийт хүүхдүүдийн 36.9% нь Т лимфоцитийн боловсралтыг сэдээх нь сэрэ булчирхааны үүрэг гэж зөв хариулсан байна. Гэхдээ бас бусад хариултан дээр ч гэсэн одоо баггүй хүүхдүүд бас алдаж хариулж байгаа хүүхдүүд аавхан бас анхаарсан байгаа. За ингээд амьтанд явагддаг шингэний одоо зохицуулга буюу дотоод шүүрлийн тогтолцоо гэж бас өрөмцөөр нэрлэдэг. Энэ тогтолцоо яаж ажилладаг талаар тодорхой зүйлийг багш нэрий. Одоо хүний биед хамгийн түгээмэл байдаг дотоод шүүрлийн булчирхаануудыг харуулсан байна. За дотоод шүүрлийн булчирхайг ярихтаа зэрэгтэй дотоод шүүрэл маань ялчгүй өөрөө тархитай бас холбоотой ажилладаг ийм тогтолцоо. Ялангуяа дотоод шүүрлийн дээд төв буюу гипоталамус маань тархины завсрын тархины нэг хэсэг байдаг. Одоо дээд төв буюу гипоталамус доошо хэнийг удирддаг вэ гэхээр доошо өнчин тархиа удирддаг. Тэгэхээр дотоод шүүрэл маань шатлан удирдлагатай буюу гипоталамус, гипофиз бусад дотоод шүүрлийн булчирхаануудыг удирдах гэсэн юм шатлан зохицуулгаар энэ үйл ажиллагаа бол хэрэгждэг. За даавар ялгархад одоо нөлөөлж байгаа өдөөгч хүчин зүйл гэж байгаа. За энэ өдөөгч хүчин зүйлийн үйлчлэлээр даавар ялгарна. За ялгарсан даавар маань очиж байсад үйлчлэнэ. Тэгээд хариу уруул гарна гэсэн ийм эрх холбооны механизмаар дааврын үндсэн зохицуулга маань явагдаж байдаг. За окситоцины хувьд одоо энд ээж бол ингээд хүүхдээ инхрийлж хайрлаад ингээд мөөмө хөхүүлээ сууж байна. Энэхүү одоо хайрлах мэдрэмж төрөх. За дээр нь нэмээд хүүхэд ихийнхээ одоо хөхний товчийг өмхөөд авцсан байна. Ээжийн хөхний толгойдох мэдрэлийн төгсгөлүүд цочрох. Энэ бүхэн ээжид тийм хайрлах таатай мэдрэмжийг бий болгож эхэлдэг. Энэ тохиолдолд ээжийн тархинаас одоо тархи гэд ялангуяа энэ үнчин тархины хойд гэлтэр маань тархитай холбоотой байдаг. Тэндээс окситоцин ялгардаг. За ялгарсан окситоцин маань одоо үнчин тархины хойд гэлтэр нейрогипофиз ялгараад байсан юу байдığım бэ гэхээр умаан гүлгэр булчин, хөхний гүлгэр булчин байдаг. Тэгэхээр ээж одоо хүүхдээ хөхийлээд инхрийж хайрлаж явах яг энэ агшинд окситоцин ялгархтай зэрэгцээд умаан гүлгэр булчин агшиж идэг. Бас хөхний гүлгэр булчин агшиж идэг. Ийм учраас заримдаа окситоциныг хүүхдээ ингээ инхрийлж хайрлах үед ялгардаг учраас бас хайрын даавар гэж бас нэрлэсэн байдаг. Өөрөөр бас одоо үнчин тархины хойд гэлтэр буюу нейрогипофиз ялгарх окситоцины тухай ярьлаа. Одоо үнчин тархины урд гэлтрээс ялгардаг бүлэг даавруудын тухай ярив. За энэ даавруудыг хараа үндсэн хоёр өнгөөр ялгагдсан байна. За энэ дааврууд нь болохоор яг өөрийн байр хэтэндээ очиж үйлчилдэг. За энэ цэнхрээр тодруулсан байгаа даавруудыг өрмөцөөр юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр трофон дааврууд гэж нэрлэдэг. Энэ трофон дааврууд маань өөр нэг одоо булчирхайд очиж үйлчлээд тэнтгээрээс даавар ялгахыг өдөөж өгдөг ийм бүлэг дааврууд байгаа. За трофон дааврын жишээ болоод нэг дааврыг авч үзье. За жишээлбэл бид нар одоо хүүтэн ангид ч юм ингээд ороод ирж болно. За орчин хүүтэн байна гэсэн үг шүү дээ. За энийг одоо мэдрэхүүн нейроноор мэдээлэл ирээд гадаад орчин хүүтэн байна шүү гэдэг мэдээлэл ирнэ. За энэний дагуу одоо гипоталамусаас үнчин тархи руу мэдээлэл өгнө. Инхдээ релизинг даавар ялгаруулж үнчин тархитай мэдээлэл өгдөг. За энэ мэдээллийг аваад үнчин тархи маань дахиад өөрийнхөө дааврыг ялгаруулдаг. За энэ тохиолдолд аденогипофиз буюу урд гэлтрээс ялгарч байгаа үнчин тархины даавар бол тиротрофин даавар. Энэ даавар маань ялгараад бамбаа булчирхайд очиж үйлчилдэг. За ангууд бамбаа булчирхмад маань өөрийнхөө даавруудыг ялгар. Т3, Т4 гэдэг даавруудыг ялгар. За энэ Т3, Т4 даавар маань цусаар эргэлдээ эдист очоод бочин солилцоо эсэн амьсгалыг идэвхжүүлдэг. Тэгэхээр эсэн амьсгалаар маш их хэмжээний энерги үүсээд бие махбодыг одоо дулаацуулах, бүлээцүүлэх үйл явц явагддаг. Тэгээд гадаад орчинд хүүтэн байхаар энэ бүх үйл явц явагдсны дараа биеийн ерөнхий температур
одоо нэмэгддэг ийм үйл явцыг өгч байгаа. Энэ дээр бол гол анхаарах зүйл маань ийм дааврын зохицуулга маань нэг нь нөгөөгөө идэвхжүүлэх ийм шаталсан зохицуулгатай бас байдаг юм шүү гэдэг хамгийн гол мэдээллийг хүүхдүүд та бүхэн маань авах ёстой. За өөр нэг шатлан зохицуулгатай дааврыг багш нь ярив. За энэ даавар бол бас л гипоталамусаас релизинг даавар ялгарч үнчин тархины урд хэлтрийг идэвхжүүлж байна. За энэ тохиолдолд үнчин тархинаас адренокортикотрофын даавар ялгарч байна. Тэр нь очиод бөөрийн дээд булчирхаан зөвхөн холцослогдол очиулчилдаг. Тэгэхээр холцлогийн дааврууд ялгараад урт хугацааны хариу урвал илэрдэг. Тэгтэл тархилэг хэсэг маань шууд нейроноор тархи нухстай холбоотой. Тийм учраас энэ хэсгийг тархи нухстай холбоотой учраас тархилэг гэж нэрлсэн байдаг. Энэ үед тархинаас маш хурдан мэдээлэл ирж байгаа учраас дааврын ялгарал маш хурдан явагдана. За энд ялгарч байгаа даавар нөө ихэвчлэн адреналин байдаг, шок үеийн богино хугацааны хариу урвалыг энэ дээр бол хариуцдаг байх нэ. За ингээд бөөрийн дээд булчирхаанаас ялгарсан урт хугацааны хариу урвалыг хариуцдаг бүлэг хоёр даавар байдаг. Нэг нь минералокортикоид буюу натриум усыг бөөрөөр гадагшлуулахгүй бөөрөнд хадгалж идэг. Энийн нөлөөгөөр яг хөөхөр цусны ижилхэн багасахгүй одоо хэмээ хадгалсны цусны даралт нэмэгдэж болдог. Энэ даавар хит их ялгаруул хэвийн нөхцөлд бол усны алдагдлыг багасгах үүрэгтэй ийм даавар байдаг. За глюкокортикоид гэдэг бүлэг дааврууд байдаг. Энэ дааврууд ямар үүрэгтэй вэ гэхээр одоо бие махбод урт хугацаанд одоо глюкоз авахгүй хоол тэжээлээ өсөглөн болох үед яадаг юм бэ гэхээр одоо нүүрс усны бус их үүсвэрээс глюкозыг үүсгээд цусан дахь глюкозын хэмжээг хэвийн бай хадгалах үүрэгтэй байдаг. За мөн энэ даавар нь давхар дархлаа дарангуулахаас үйлчилгээ үзүүлдэг. За одоо тэгвэл ургамалд байгаа шингэний зохицуулгатай холбоотой дараах даалгаврыг харъя. 19 оны Д хувилбарын 1-р хэсэг 23 дугаар даалгавар. За ургамлын навч гэрэл тусгч зүгт ургах хариу үйлдэлийг асуусан байна. За энэ хариу урвалыг хүүхдүүд та бүхэн бол таамаглаж амжсан байх. За зөв хариуг бүгдээрээ харъя. За энэ бол фототрофизмын үзэгдэл байна. За ингээд даалгаврын шинжилгээ хийгээд үзэхэд 36.6% нь зөв хариулсан боловч бас 36.9% нь бол фотосинтезийн үзэгдэлтэй андуурсан байна. Фотосинтез гэдэг маань гэрлийн тусламжтай урмалж шин бодис нийлэгч үзэгдэл. Тэгэхээр энэтэй бол хүүхд нэлээд олон хүүхдүүд маань их андуурсан байна. За ингээд урмалд бас шингэний зохицуулах яг амтантай ижилгээ явагдана. Ургамал маань хариу үйлдэл үзүүлэн. Гэхдээ энэ бол маш аажим явагддаг. За ингэхдээ хоёр төрлийн хариу урвалыг үзүүлдэг. Хэрэв өдөөгчин гэрэл бол яг уу гэхээр гэрлийн одоо зүг яг уу гэхээр ургамал ургалтын эрчим болон чиглэлийг өөрчлөх маягаар хариу үйлдэл үзүүлдэг. За энийг бид нар фототрофизм гэж байгаа. Тэгвэл өдөөгч хүчин зүйл нь газрын татах хүч бол газрын татах хүчний дагуу эсвэл эсрэг чиглэлд ургалтын эрчим болон чиглэлийг өөрчлөх байдлаар ургамал маань хариу үйлдэл үзүүлдэг. Энэ үзэгдлийг бид нар геотрофизм гэдэг. За тэгвэл саяны тесттэй өнөө ирсэн тесттэй холбоотой фототрофизмын үзэгдэл дээр жишээ олгож авъя. Жишээл гэрэл хандуулсан зүг рүү ургамал бол дахиж ургасан байна. Талхааны ургамлууд бол яг цонхон тал руу ингэж хандаж ургасан байдаг. За ингээ харуул та бүхэн энэ нэг хэсэг ялгааг харж байгаа. Гэрэлтэй талын эсүүд нь жижиг байгууд. За гэрэлгүй сүүдэр талын эсүүд нь илүү урт сунсан юм ялгааг ажиглаж байгаа байх. За энд юу болбоо гэхээр ийм байсан эсүүд маань сүүдэр талд ийм урт болж сунсан байгаа. Ийм зүй тогтол ажиглаж байгаа. Тэгэхээр энэ үйл явцыг идэвхжүүлдэг даавар нь болохоор ургамалд ауксин гэдэг даавар байдаг. Энэ ауксин гэдэг даавар нь ялангуяа ургамлын эсийн мембран дээр байгаа одоо идэвхтэй зөөвөрлөлтийг хариуцдаг протоны шахуургыг идэвхжүүлдэг. Ингээд энерги ашиглаа их хэмжээний протоныг одоо эсийн ханны орчимд ялгаруулдаг. Ингээд за эсийн ханны энэ орчин хүчлэг болох үед за ялангуяа эсийн ханыг үздэг целлюлозуудын хоорондох энэ хөндлөн холбоос тасардаг. Ингээд эсийн ханыг суллагч энзимүүд идэвхжээд энэ үйл явц явагдсаар эсийн хан сунаж тэлдэг. За ингээд эсийн ургамлын эс бол уртсдаг. Ургамлын эс бол хатуу бүтц учраас ургамлын эс тэр бол уртсч чаддаггүй. Эсийн хан сонсноор ургамлын эс сунах энэ боломжийг олгодгоо. За энэ үйл явцыг бол энэ ауксин гэдэг даавар удирдах харуулдаг юм аа. За тэгвэл ауксин яг хаанаас ялгардсан бэ гэдэг дээр бас туршилт хийж үтсэн байгаа. За дунд нь желатин тавьсан. Желатинаар бол бодис дамжин. За ямар ч бодис дамжуулдгүй ингээд ийм тусгаарлах тавиад гэрэл тусгаад үтсэн. Тэгтэл желатинтай хэсэг маань
гэрэл рүү тахилсан гэрний энэ хэсэг бол тахигаагүй байгаа хүүхдүүд та бүхэн анзаарч байгаа. За энэ тохиолдолд яасан бэ гэхээр бидний сайн одоо тайлбарсан ауксын гэдэг даавар маань энэ туршилтаа ургамлын орой хэсэгт үүсдэг юм байна гэдгийг бид бүхэн төвөггүй ажиглаж болно. За ауксын орой хэсэгт үүссэн учраас желатинээс доошоо дамжсан учраас иш тахилсан байна. Энэ дээр одоо тусгаарлагч материал байгаа учраас дамжаагүй учраас иш тахигаагүй байна. Энэ бүхнээс ауксын бол ишний оройн хэсэгт бас үүсдэг юм байна гэдэг энэ туршилтаар хүүхдүүд та бүхэн харж болно. Ингээд өнөөдрийн хичээлийг анхааран сонссон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.